За юу яцгаанда хэдүүлээ ч мөр зөндөө удаа уулзсангүй дээ те. За би бол ямар тач нүүдэл суудлаа дуусаад одоо л завтай болж байна. Та нар харин лайк саб энтрээ дардгаа мартаагүй өстэй те. Энэ удаа та нарт 2024 онд гарч байсан өшөө авалт адал явдлаар дүүрэн Ninja Kamui-гийн анимыг ярьж өгнө заяа. Манайхан нэрээ VPN асаагаад хайп дараад өгвөл бүр маш их баярлалаа шүү за. За тэгээд хэдүүлээ бичлэг рүүгээ орё доо. Тэгэхээр манай гол дүрийн залууг Joe Logan гэдэг ба тэрээр Америкийн нэгдсэн улсын хаа нэгтээ хотоос зайдуухан эхнэр хүүхдийн амтаар даруухан амьдардаг нэгэн. Гэвч нэг өдөр телевизийн мэдээгээр ойрхон байдаг хотод болсон хүн амны хэргийн тухай мэдээ гарахыг хараад хосууд нэг л биш болоод оглоо. Энэ хоёр маань байшингаа тойруулаад баахан камер суйрлуулсныг бодоход гадны халдлага ч юм уу эсвэл одоо хин нэгнээс их л болгоомжилж амьдардаг бололтой шүү. Бас дээрэс нь урд чинь алуулсан хохирогчийг ч бас манай хоёр ямар хүн байсныг мэддэг бөгөөд дараагийн байна өөрсдөө байх вэ дээ гэд эхнэр нь их л санаа зовсон байдалтай. Харин нөхөр бол за яалаа гэж биднэрийг олж ирэх вдэ. Үхлийн бурхан байсан ч биднэрийг олж ирч чадахгүй заа юу гэж хэлээд эхнэрээ тайвшруулад тахлаа. Энэ өдрөөс хойш нилээ тоног өнгөрч манай гуравч амар жимэр айх айдсгүй амьдарч байтал өнөөх хотод дахиад нэг хүн амны хэрэг гард юм да. Ядж яхад энэ хэрэг нь хэд хоногийн өмнөхтэй яг адилхан байгаа нь манай хосуудын санааг зовоохон тэртээ. Тэгээд бүр шүнж 50 унтаж чаддгүй. Тиймээс Жо гэрээхээ доод давхар руу бууж шалгах санаатай эргэн тойрноо харж байтал хідэн нөхдүүд гинтхэн дайраад ороод ирлээ шүү. Манай хүн тэгтээ зүгээр ч нэг энгийн залуу биш вэж. Энэ хідэн нинжа нарыг бол ядах юмгүй цааш нь харуулж байсан чинь дээд давхраас хүүхдийнх нь ойрлох чимээ гарваа. Мэдээж Жо эхнэр хүүхдээ аврахын тулд ухаан мэдрэлгүй гүйж явахдаа гин алдаад улаан хоолоондоо 2-2 зүү зоолгоод хваа гэж. Гэсэн ч манай хүн чинь өгчихгүй явсаар арай гэж дээд давхар руу гараад иртэл эхнэр хүүхэд хоёр нь хоёулаа талигч болсон байх нь тэр. Хөөхий эхнэр нь чадхаараа л тэмцэж нөхдүүдээс нэлээд хэдийн цааш наруулсан ч үнэхээр олуулаа байсан болохоор яагаад ч бараагүй юм бэ. Ингэж л манай Joe Logan хэдхэн минутын дотор амьдралын утга учир болсон эхнэр хүүхэд хоёроо дээрээс нь нэмээд өөрийнхөө амь насыг ч бас алдсан байдгийг. Дөнгөж эхлээл дуусчин гэж юу байх вэ те? За бэж та нар. Цагдаа нар гадаа ирэх чимээнээр нинжа нар Joe Logan-ы үсэн эсхийг шалгаж баталгаажуулаад бушуухан шиг л яваад өгч байгаа юм. Үүний дараа цагдаа нар Joe Logan-ы цогцсыг моорогт хийцэн байсан чинь манай хүн яагаад ч юм амьлаад босоод ирд юм да. Эмчнэр нь бүр шок хүстэй. Харин Joe Logan дөнгөж сэрмэгцээ эхнэр хүүхдээ амьд өгөөг нь асуутал яалтчгүй л нас орсон гиндэ хөрхий. Мэдээж үгсэн хүн бүтэн нэг хоногийн дараа буцаад амилсан гэхээр хэн бүхэнд сэжигтэй санагдах нь аргагүй үз. Мөн дээрэс нь хүн амны эргийг мөрдөж яваа мөрдөгч нар ч бас энэ үед Logan-аас мэдүүлэг авахар хүрээд ирлээ. Тэгэхээр энэ сахалтай бор залууг Майк Моррис гэдэг ба тэр бол FBI-ийн мөрдөгч. Харин улаан үстэй эмэгтэйг нь Emma. Тэр ч бас FBI-ийнх. Энэ хоёр манай үнээс хэрэгтнийг таних уу гэж асуухад Logan юу ч хэлээгүй ч гэсэн мөрдөгч Моррис түүний байгаа байдлыг хараад нэг юм ойлгосон бололтой. Ямар нэг зүйл санавал холбоо бариараа гэд нэрийн хуудасаа үлдээчээд гараад явлаа. Тэгэхээр мөрдөгч Моррисын таамгаар бол манай хүн хэрэгтнүүдийг танд юм шиг байна. Гэхдээ баттай бишэлтэй зүгээр л таамагтдээ. Тиймээс баталгаажуулахын тулд энэ хоёр манай хүнийг ээлжилж ажиглахаар болвоо. Хөөхий Logan эхнэр хүүхдээ алдаад уйл хуурлахын дундуур бачуурт суухт нь хідэн нинжа нар түүнийг зөөлд уусгахаар хүрээд ирлээ. Гэхдээ эднэр бол жинхэнэ азгүй нинжанууд заяа. Хамгийн буруу үедээ хамгийн буруу хүн дээр ирж байгаа байхгүй юу? Манай Joe Logan-д уураа гаргах мишокнууд л хэрэгтэй байсан угаасаа. За өнөөх ажиглаж исэн мөрдөгч эмэгтэй бол бүр ямар гээчийн тулаан гэхээр ийм байдаг байна гэд бүр нүдэндээ ч итгэхгүй алмаарч зогсож агаад ухаалдсан байдаг юм. Харин нинжа нарыг бол яах вэ? Ёстой нэгийн жамд үлдээлгүй бүгдийн цааш нь харуулад эцэс сүлд нь энэ нөхдүүдийн толгойлогч бололтой өнөөх эхнэр хүүхдийн алдаг хачин нөхөртэй халз тулаан хийж түүнийг ч бас ядах юмгүй л дийлжд юм байна. Тэгээд Logan энэ нөхрөөс яаж бид нарыг олж ирсэн гэхэд техникийн дэвшил гэж мэдхүү. Одоо та нар яаж ч зүсээ хувилгасан нэмэргүй болсон заа юу. Гэсэн чинь харин Logan өөрийнхөө жинхэнэ төрхийг харуултал манай хүн чинь Аз нөхөр байсан юм байна штэ. За тэр ч яах вэ? Үүний дараа манай хүн эхнэр хүүхдийнхээ цогцыг очиж хартал эхнэр нь ч бас Аз хүн байсан байж. Тэгэхээр Logan-ы гэр бүл гуруулаа л зүсээ хувилгаад нуугдаж амьдарч байсан болж таарлаа л та.
Үүний дараа лог нь гэрээсээ очиж өөрийнхөө нинжа байхдаа хэрэгэлдэг байсан эд зүйлсээ очиж аваад явхдаа байшингаа шатааж орхиод эхнэр хүүхдийнхөө өшөөг авахаар эргэж буцалтгүй шийдсэн байдгийн. Тэгэхээр ерөнхийдөө бол нинжа нарт хизээж зөрчиж болохгүй хид хідэн дүрэн байдгийн байна л та. Жишээ нь овгоосоо урууж болохгүй, хамтрагчид хоорондоо сууж гэр бүл болж болохгүй, бас дээрэс нь нинжа нар зөвхөн даалгавар биелүүлж амьдрах ёстой гэх мэт хатуу чанга дүрмүүд байдаг. Харин манай хүн чинь эдгээр дүрмийг бараг бүгдийн зөрчсөн болохоор бусад нинжа нар түүнийг маш олон жилийн турш хайж байсан болж таарлаа. Хөөх юм нэ эхнэр хүүхдээ алдсан шокноос одоо олтол гарч чадахгүй л яваад байна да. Бас дээрэс нь эхнэрийн алсан нөхрийг зүйл дуусгаагүй барьж аваад байцааж байсан байдیں۔ Энэ үед түүн дээр цал буурал сахалтай баахан муур тэрсэн хөгшин хурж ирээд манай үнийг Хиган гэх нэрээр дуудахыг бодвол манай залуугч нь Жов Логан биш Хиган гэдэм байж тээ. Тэгэхээр энэ хөгшин хідүүлээ цагаан сахалт гэд нэрлэж идэх үү. Тэрээр манай Хиганы хуучны танил бөгөөд имчилгээний чиглэлээр мэрэгшсэн нэгэн. Түүний хэлснээр бол чиний ашигласан тулааны арга барил чиний биеийг маш их гэмтээдэг болохоор ер нь цааш та ашиглахгүй байвал дээр шүү. Цааш тааж гэжтэй. Гэхдээ чи ер нь ийм шарахтай яаж амьд байсан байна гэхэл үгэлж өгөндөө. Ингээд ямартай ч имчилгээ хийж хэд хоногийн дараа гэхэд Хиган хөл дээрээ эргээд бослоо. Тэгээд өнөөх нинжагч нь тамалж гарна. Яг хин түүнд даалгавар өгч явуулсныг хэлүүлэх гэж зөндөө яргалсан боловч энэ нөхөр бас их чанга юм уу? Ам нэг шинжгүй байсан болохоор түүнд жинхэнэ там гэж юу гэдгийг арьс маханд нь мэдрүүлэхийн тулд бензин асгаж агаад шатаацсан байдгийг. Харин мөрдөгч Морис эмнэлгийн дээвэр дээр болсон хэргийг яагаад мөрдөх тушаал одоо олтол гарахгүй байгааг даргаасаа асуухад нотлох баримт байхгүй. Тэгээд дээрэс нь тэнд байсан цусны толбноос ямар хүмүүс үгсэн гэдгийг олж тогтоож чадахгүй болохоор мөрдлөг хийхгүй гэдэг. Улаан цай хэрэг гарчаад байхад мөрдөхгүй гэхээр яасан байх нь вэ? Дарга нь мөнгөөр хамаа таглуулсан байх нь шүү дээ. Тэгээд мөрдөгч Морис туслах дээр амар ууртай хурж ирээд "Чи бас хамаа таглуулсан уу гэсэн чи харин Эмма бол угаасаа даргыгаа худалдагдсан гэдгийг мэдэнгүүтээ албаар с сэжиг ахуулахгүй тулд үгэнд нь орсон дүр эсгсэн байжээ. Яг үнэндээ бол Эмма аль хэдийнэ Жов Логан болон түүний нас орсон эхнэр хүүхдийг шалгаж үзсэн ба Логны гэр бүлийнхэн хуурамчнэр ашиглаж амьдарч байсныг олоод мэдсэн байгаа. Энэ үед мөрдөгчийн утас руу нууцлсан дугаараас манай Хиган залгаад "Жов Логан байна. Уулзаж ярилцах гэсэн." Гэхэд мөрдөгч "Тэм нэртэй хүн байдгүй. Чи ер нь яг хээ юм бэ?" Гэт ярилцахцоор Эмма байршил тогтоох гэж оролдоход манай Мара биш Хиган шууд утасныхаа нугасыг тас шагаад өөр утаснаас залхангуудаа "За би хоёр хэлэхгүй шүү. Битгий дэмий юм хийгээд" гэж авд юм да. Байршил тогтооход хэдэн секунд хангалттай байдгийг хүртэл мэдчихэдэг манай хүн ч бас яалтчгүй л элит нинжа бололтой шүү. Тиймээс мөрдөгч Морис Хиганы хэлсний дагуу уулзах цагаа товлоод өнөө орой нэг хятад хоолны газар уулзахаар болвоо. Мэдээж Хиган их л болгоомжилж байгаа болохоор уулзах газраа төрүүлж очоод мөрдөгчийг ардаасаа сүүл дагуулсан эсхийг шалгаж баталгаажуулаад ардаас нь ороод ирлээ. Тэгээд яг сайхан ярилцах гэсэн чи харин мөрдөгч хай буу гаргаж энтрээ. Тэгснээ "Одоо чамайг баривчилнаа" гэж новширд юм да. Гэтэл энэ үед гаднаас нэгэн сэжиг бүхий нөхөр орж ирээд шууд л Хиганыг алхаар дайрж шүү. Мөрдөгч бол яг ямар новшин олоод байгааг ойлгож жамдсангүй. Гэхдээ энэ сүүлд орж ирсэн залуугийн нуруунд байгаа технологи нь манай Хиганы нинжүцүг дуурайлгаад хийсэн юм уу хаашаа. Тэгээд бас ганцаараа биш хоёулаа байж. Хиганы хувьд бол иймэрхүү гарууд хідүүлээ байх нь нэх онц биш. Тэр дорн дуусгаж хаяад мөрдөгчд өөрийгөө нинжа гэдгээ хэлж болоод байгаа үйл явдлыг тайлбарлах гэсэн чинь гаднаас баахан гарууд хятад хоолны газрыг шүүрэн шанаг болтол шүршиж хайчаад яваад өглөө. Аз болоход манай хоёр яагаачгүй байх ба саяны шууганыг далимдуулаад Хиган аль хэдийнэ гараа авчиж. Харин мөрдөгч үгсэн залуугийн хадуурыг хараад өөрийнх нь төмөр хантаазыг зүссэн мөртлөө огтхон ч ирэн мохоогүй ийм бат бөх зүйлийг ер нь хэн хийдэг байна гэд гайхаад байж өтөл нэгэн том дэлгэцээр Ауза гэх томоохон технологийн компани сурчлагаа гарч байх нь тэр. За тэгэхээр энэ Ауза гэдэг компани ямартай ч энэ хэрэгтэй холбоотой болж таарч байгаа. Үүнээс гадна Хиганыг алуулахаар нинжа нар явуулаад байгаа хэргийн эзэн чинь энэ буурал сахалтай цэмгэр хөгшин юм байна. Түүнийг Ямажи гэдэг бөгөөд тэр бол нинжа нарыг хариуцсан удирдагч нь гэх юм уу та. Манай Хиган чинь уг нь Японд аярах бүх нинжа нар дундаа ч ихний хоёрт багтах үз чадварлаг нэгэн гэж шүү. Тиймээс л Хиган шиг чадварлаг нинжаг бүлэгмийн нууцыг бусдад задлахаас нь өмнө заавал устгах гээд байгаа юм байна. Харин тэр устгах даалгаврыг авсан дараагийн хүн бол Лил.
Угаасаа харваас жижигхэн. Тэгээд бас нэр нь хүртэл лийл бахтай явахтай. За хэдүүлээ энийг зүгээр жижигэгээд нэрлэчихье за. За үүнээс гадна жижигэ Ямажи 2 Шинигами буюу үхлийн бурхан гэдэг хочтой нинжагийн тухай ярилцах ба өнөөх нь бас л их чадварлаг юм аа. Гэхдээ Ямажи энэ чадварлаг нинжагаа Хигантай тулдахыг хориглосон гэх бөгөөд цаанаа нэг шалтгаантай л байж таараа. Нөгөө талд мөрдөгч Морис өчигдрийн болсон хэргийн талаар ажлынхнаасаа тодруулах гэсэн боловч бүгдээрээ л дээрээсээ тушаал авсан юм уу хайшаа. Амаа өдүүлчихжээ. Мөн дээрээс нь дарга нь хүртэл манай мөрдөгчийн ямыг хамигчих санаатай. Хүчээр ээлжийн амралтын өгч энэ. Бодвол энэ хэргийн тухай юу ч мэдээгүй юм шиг л бай гэдэг ах шиг байгаа. Нэгэнт нөхцөл байдал ойлгомжтой болсон чинь мөрдөгч маань цагдаа нартай биш Хигантай хамтарч ажиллахаар болсон ба манай хоёр чинь FBI-г хүртэл дээрээс нь атгаад байгаа Ауза гэдэг том компанийг ямар учиртайг нь олж мэдхээс ахуулаад зориг нэгтэй болсон тул өнөөдрөөс эхлээд хамтрагчид болж байгаа юм да. Бас мөрдөгч Морис өөрийнхөө туслах Эмаг ч бас дуудсан байх ба тэрээр судалгааны ажилдаа маш сайн болохоор манай хоёрт үнэхээр их хэрэг болох юм. Гэхдээ бас Эма нинжа нарын тухай сонирхдаг болохоор энэ ажил түнд маш сонирхолтойгоо нь ойлгомжтой биз. Мөн дээрээс нь Эма өөрийнхөө машиныг бараг л явдаг PC болгоцсон гээл бод. Тэгээд өнөөх Аузагийн талаар нэлээд судлаад үзсэн чинь дэлхийд даяар өөрсдийн технологиг нэвтрүүлж чадсан маш олон салбарт хүч үздэг бүр дийлдэхгүй том групп гинэ. Гэхдээ тэдний тухай хар бараа мэдээллүүд ч бас байна. Жишээ нь Ауза групп өөрсдийнх нь талаар сөрөг мэдээлэл бичсэн сэтгүүлч эсвэл үйл ажиллагааг нь эсэргүүцсэн улс төрчдийг гадны нөлөөгөө цааш нь харуулчт юм шиг байгаа. Мэдээж тэдний гар хөл нь нинжанууд байх магадлал маш өндөр гэж таамаглаж байгаа. Үнэхээр л манай эдийн таамаг үнэн байх бөгөөд Ауза болон Ямажи нар хоорондоо хамтрагчд байж таарваа. Тэгээд бүр Ауза хот гэж байдаг заа юу. Энэ хот нь бүхэлдээ Ауза группийн хяналтанд байдаг гэж байгаа. Тэгэхээр ямар нэг мэдээлэл олохыг хүсвэл энэ хотоос л эхлэх хэрэгтэй. Гэт ярилцаа сууж исэн чинь харин манай гурав руу нэг нинжа дайраад ирвэ. Яаж ч олж ирээд байгаа юм бөө мэд. Тэгээд өмнөхөөсөө зүхтаж явтал хажуунаас нь ачааны машин орж ирж лай болох юм аа. Одоо тэгээд яах вэ? Хиган л ганцаараа өнөөх нинжатай уулзраа олно үсттэй. Гэхдээ энийг нинжа гэдсэн чинь юу вэ? Нөгөө жижигэгийн удирдлагатай робот байсан юм шүү ээ. Хигаан ч бас тэрийг гадарлсан бололтой камер руу харж агаад алнаа л гэдах шиг байна. Тэгж агаад бас зөвүүн гар юм аа манай энэ. Үүний дараа цагдаа нар хэргийн газарт ирж харин Хигаан яг явах гэж байтал түүний олон утасны нэгэнд нь дуудлага ирэхээр навтал ёо за арай гэж нэг холбоо барьлаа шүү. За юу вэ энэ да Хигаан гэж авд юм да. Манай хүн чин гайхаал хинбэ чи гэсэн чинь за хин гэдгээ бол хэлэхгүй өгшөө. Угаасаа бусдын хин гэдгийг мэдэж өөрийгөө нуудаг нь нинжагийн чадвар үсттэй. Тэгэхэд бас чи Ауза хот руу явж байгаа хаа. Тэр хот маш олон давхар хамгаалалтын системтэй. Чи тийшээ ганцаараа нэвтэрч орно гэж угаасаа худлаа. Би чамд туслая заа юу. Харин надад итгэх үгүй нь чиний л асуудал шүү. Гэж хэлчихэд утсаа тасалчд юм байна. Харин маргааш нь мөрдөгч Морис дөнгөж ухаан ороод байж байхдаа хүүхдийнхээ загтлыг хараад өнгөрснөө иргэн нэг саналаа. Манай хүн чинь ажил гэж гүйсээр агаад гэр бүлээ тоодгүй эжилтэй. Гэтэл нэг өдөр эхнэрээс нь дуудлага ирж яаралтай эмнэлэг дээр очтол хүүхэд нь айл хэдийн зам тээврийн ослоор нас орсон байж. Тэгэхээр мөрдөгч хүн байна гэдэг нь өөрийгөө төдийгүй гэр бүлээ хүртэл эрсдэлд оруулдаг хэцүү ажил байх нь шүү дээ. Энэ үед түүн дээр Хигаан Эма 2 хүрээд ирлээ. Тэгээд Хигаан нөгөө хоёртоо нэг нууцлаг нөхөр залгасан. Бодвол бас л орогдол нинжа юм байлгүй. Ямар тайж хамтрах санал тавьсан энэ төргээд бүгдийн тайлбарлаж өгөхөд мөрдөгч Морис бол үзээ талтахаас өөр аргагүй л гин. Бас Эма Dark Web-ээс хайсаар хагаад урд нь Аузад ажилладаг байсан нэг хүний одоо хаана байгааг нь олж тогтоогоод мөрдөгч маань тэр хүнтэй очиж уулзахаар болдог. Нөгөө талд харин нөхдүүд цуглцсан. Аузагийн захирал Хигааныг ямар чадварлаг болохыг гайхаал. Өөрийнхөө бүтээсэн төхөөрөмжүүдийг туршиж сайжруулах боломж гарсанд их л баяртай байх шиг байна да. Ер нь бол Ямажич тэр Аузагийн захиралч тэр аль аль нь Хигааны нууц чадварыг судлах зорилготой байгаа юм байна штэ. Тэгэхээр guys, өнөөх үхлийн бурхан гэдэг нөхөр тэгээд бас Хигаан болон түүний эхнэр Мари энэ гуравч нь бараг нэг төгсөлдөх юм уу да. Тэднийг анх нинжа болох үед тухайн үеийн толгойлогч нь тэдэнд нинжагийн нууц урлагийг тус бүртэн зааж өгсөн ба түүнийг яасан ч бусдад мэдэгдэж болохгүй гэж анхааруулсан байж. Тэгээд энэ гурав нэгэн даалгаварт явж явах үед алах ёстой байна жоохон хүүхэдтэй эмэгтэй байсныг хараад Мари төрхөн зуур алах үгүүдээ эргэлзэж улмаар шархтаад харин Хигаан түүнийг аваад зүхтэж байж.
Үүний дараа Мари ухаан оронгуудаа өөрийгөө буруутгаж амиа хорлох гэхэд Хиган түүнийг болиулж тэр үеэс хойш энэ хоёр маань дүрмээ зөрчиж хайр сэтгэлийн холбоотой болсон байгаа. Ядчихад тэрийг бас үхлийн бурхан гадралцсан байгаамаа. За тэр чи яах вэ? Манай Хиган өнөөх нууцлаг нөхөрлөгөө залгаад хамтарч ажиллахаар болвоо. Тэгээд өнөөх нь манай үнд Ауза хотын хамгаалтын системийн тухай мэдээллийг хэлж өгөх бөгөөд энэ хотын хамгаалт нь бүр тэнгэрээс цас бороол биш бол өөр юу ч нэвтрүүлдэггүй заа юу. Тэгээд бас хот руу нэвтэрч орох зөвшөөрлгүй хүмүүсийг тэр дор нь илрүүлдэг гэж байгаа. Гэхдээ ямартай ч мань нөхөр Хиган тосолж системийг хакердаад 8 минутын хугацаа гаргаж өгөх ба энэ хооронд манай хүн ажлаа амжуулахаар болно доо. Мэдээж нууцаар нэвтэрч байгаа болохоор аль болох хиндэж харагдахгүй чимээгүй явах ёстой штэ. Тэгсэн чинь лай болж Хиганы хөлс нь нэг мэдрэгч лазер түрээд тохиоллын систем нь ажиллаж энтер. Яй. Жаахан азгүй юу. Тэгсэн ч гэсэн манай хүн зогсолтгүй явсаар агаад яг хайж байгаа өрөөрөө ирж явтал замд нь үхлийн бурхан хочид заай хүлээж өгд юм байгаа зү. Гэхдээ энэ зайд удирдахч Ямажийн манай Хигантай тулдаж болохгүй гэж хэлсэн болохоор илүү дутуу юм юу ч хийлгүй зүгээр л яваад өглөө. Харин Хиганы ажил жоохон хударчлаа да тий. Энэ лазерыг уг нь утсаар ярьдаг нөхөр 5 секунд унтрааж өгнөө. Тэрнээс илүү чадахгүй шүү гэсэн бохгүй юу. Тэгсэн чинь заай гарч ирж лай болоод өнөөх 5 секунд нь өнгөрцөн болохоор дахиж нэвтэрч орно гэж худлаа болсон гэсэн үг. Энэ үед нөхдүүд дахиад хуралдаж явах ба саяны болсон явдлыг урдаас төлөвлөсөн халдлага гэж таамагласан. Мөн дээрэс нь Хиганыг гэж мэдсэн болохоор түүнийг судлах сайхан боломж гэж үзээд манай хүнийг хотод нэвтрэх эрхтэй болгосон байдаг. Энэ тухай Хиганд өнөөх нууц хамтрагч нь залгаж хэлнэ үсттэй. Мэдээж хот руу орох эрхтэй болсон нь өөрх шүү гэж хэлсэн боловч Хиганч бас үүнийг Ямажид ойртох боломж гэж харж байгаа болохоор хот руу нэвтэрч орноо. Нөгөө талд мөрдөгч Морис хайгаад байсан хүнээ олоод ирсэн. Тэгсэн чинь энэ нөхөр нь амьдарч байгаа байрандаа бас нууц ажил эхлүүлсэн. Сэжигтэй. Гэсэн чи хөөе байж байгаарай. Энэ нүдний шилт чинь урд нь Аузад ажиллаж байгаад хүчээр ажилласаа гарсан гинэ. Өөрийнх нь ур чадварыг үнэлээгүй Аузагаас өшөөгөө авахын тулд л гэртээ төхөөрөмж байрлуулж нэг ёсондоо Аузагийн серверийг хакердаад тэдний бохир ажлыг дэлхийн нийтэд зарлах төлөвлөгөөтэй байгаа гэх юм уу да. Мөрдөгч маань ч бас Аузаг илчлэх зорилготой байгаагаа хэлж энэ хоёр маань давгүй ойлголцоод яг сайхан Аузагийн серверийг ухаж байхдаа нэг сонирхолтой зүйл болсон нь Эммагийн нэр нь тэр дунд явж явах юм. Хэдийгээр том группүүд хүмүүсийн хувийн мэдээллийг худалдаж авдаг байлаа ч гэсэн Эмма шиг FBI ажилтны нэр энэ дунд байна гэхээр бас жоохон сонирхолтой юм те. Тэгээд бас яг энэ үед гаднаас зэвсэгтэй зэргүүд манай хоёрыг олоод ирцэн заяа. Жинхэнэ эвгүй байдалд орсон гэсэн чинь мөрдөгч маань сэргэлэнтж жагаад арай гэж зогтож амжлаа. Харин нөгөө талд Хиган айл хэдийн хот руу нэвтрээд орцсон. Жинхэнэ шуугуулж идэм байгаа зү. Замдаа таарсан болгоныг алж авсаар агаад манай хүн дээд давхарт хурч ирэхэд түүнийг жижигэ болон бусд нь хамгаалтын хуйг дуулахтай хүлээж байх нь тэртээ. Мэдээж Аузагийн захирал болон Ямажи хоёр одоо болох тулааныг тухтай гихч нь ажиглаастай. Ингээд Хиган дөрвөн эсрэгнийг тулаанаа эхлэхэд нөхцөл байдал жоохон эвгүүтнэ. Ядж яхад манай хүн чинь Ямажиг олоод харсан болохоор шууд л түүнийг алхаар очих гэсэн боловч амжилт олсонгүй. Тиймээс Хиган нэгэнт л үхэхээс хойш өнөөх нууц аргаа хэрглэж өшөөгөө авчаад үхий гэж шийдээд өнөөх нөхдүүдийг ёстой алмаар болд юм байгаа үстэй. Ер нь бол орчин үеийн нинжа нар чинь техник технологиор зэвсгэлдэг болсон болохоор манай Хиган бол old school гэх юм уу? Хичнээн чадварлаг байлаач орчин үеийн дэвшилтэт технологиор тоногдсон дөрвөн нинжаг яагаад ч барахгүй нэ. Тэгээд бүр заай хурч ирээд Хиганыг яг зөвл дуусгах гэж байтал өнөөх дөрвийн нэг нь бусдаасаа урваад Хиганыг булааж аваад зүгтчт юм да. Энэ арай нөгөө нууц хамтрагч юм биш үсттэй. Та нар юу гэж бодож байна хөөе? Энэ үртэл үдсэн бол хальт пауз авч агаад мөн биш энтергээд өөрийнхөө бодлыг комент хэсэгт бичээрэй заа ёо. Хөөхидөө Хиган маань ингэжл зорилгынхаа үзүүрээс атгаж чадалгүй алдаад явуулсан байдаг юм да. За тэгсэн чинь нөгөө талд цэргүүдээс зугтаж явсан манай хоёр чинь осолд ороод мөрдөгч Морис бүр мөрөндөө шарахтай арай ядан зугтаж явна да. Ингээд Ауза крүүийн дотроо урагч байсныг олж мэдсэн болохоор энэ хотоос тэрхүү урагчийг болон Хиган хоёрыг хаашин ч гаргалгүйгээр заавал олж бариад зүрхийн сугалжаал гих тушаал гаргасан байдаг. Харин өнөөх урагч чинь Хиганыг хамгийн сүүлийн үеийн анагаах ухааны дэвшилтэт технологиор эмчилж байх ба бүрэн эдгэрэх хүртэл жоохон хугацаа орноо гин. Гэхдээ урагч хэн байсан гэж? Манай Эмма заяа. Цаадах чинь үнэндээ бол Аузагийн гишүүн байсан юм байна.
Тэгээд Хиганы нууц техникийг хажуунаас нь ажиглуулахын тулд түүнийг FBI-ийн гишүүний дүр эсгэж Хигантай ойртохыг тушааж илтээ. Гэвч Эммад ч бас өөрийн гэсэн хувийн зориг гэж нэг юм байгаа. Түүндээ хүрэхин тулд Хиганы тусламж хэрэгтэй болохоор дуу хоолойгоо өөрчилж, утасны цаанаас эрэгтэй хүн шиг ярьж, Хигантай нууцаар хамтрагч болсон болж таарлаа. Тэгэхээр guys, Хиганы нууц хамтрагч бол Эмма байсан гэсэн үг шүү. Тэгвэл энэ тухай мөрдөгч Морис бол юу ч мэдээгүй. За үүнээс гадна Хиган ямар ч тусгай өмсгөлгүйгээр төрүүчийн нөхдүүдтэй тултаад ялах арга опсон. Дахиж очивол ер нь амьд буцаж ирэхгүй гэдг нь ойлгомжтой шүү дээ. Тийм болохоор Эмма манай хүнд нинжагийн тусгай өмсгөл бэлдсэн байгаа юм да. Товчхондоо бол Эмма Ауза группийн нинжа өмсгөл хөгжүүлэлтийн багийн гишүүн бөгөөд тусгай өмсгөлийн тал дээр бол инженер л гэсэн үг. Энэ үед мөрдөгч Морис 10 хоног ухаангүй эсний эцэст сэрэх ба түүний хажууд нөгөө Аузагийн хуучин ажилтан нүдний шилд сахиа сууж байхын тэрдээ. Бас болоогүй нэг баян нөхрийн цуслангийн байшинд хулгаагаар ороод ирсэн заяо. Яг уу эзнийг мэддэг болохоор жилийн яг энэ үед цуслангийн байшиндаа ерөөсөө ирдгүүг нь ашигласан байгаа. За тэгсэн нөгөө талд Эммагийн хийж байгаа өмсгөл нь нэг л болж өгдөггүй. Аузагийн ашигладаг хүчирхэг тоног төхөөрөмж байхгүй болохоор жоохон хэцүүхэн л байна да. Энэ хооронд Аузагийнхан хайх аргаа наривчилж байгууламжуудын ашиглаж байгаа тогны хэрэглээ хүртэл хянж үзээд заяо. Тэгсэн чинь яах аргагүй л нэг газрын тогны хэрэглээ хэд хоногийн өмнөөс огцом өссөн байгааг олоод мэдчихлээ. Магадгүй энд л манай хоёрыг бүгж байгаа хаа гэж таамаглаж байгаа. Тиймээс энэ бороод тэр газар очиж шалгалт хийнэ л гин. Энэ үед Эмма өнөөх өмсгөлөө яаж игээд бэлэн болголоо. Тэгээд бүр энэ өмсгөл нь өөрийн гэсэн нэртэй. Нэр нь Камуй. Бусад энгийн өмсгөлөөс ялгаатай зүйл нь гэвэл өмссөн хүнийхээ бодлыг уншиж хариу үйлдэл үзүүлдэг онцлогтой юм гинэ. Гэхдээ тэхийн тулд эхлээд Хиганы тархитай бүрэн холбох ёстой. Энэ хооронд Хиган нүдээ нээж болохгүй унтжаах хэрэгтэй юм бохоо. За тэр чи яах вэ? Хиганы анх үхчээд амьдсныг нь өөрийнх нь чадварын болов гэж бодож исэн чи харин тухайн үед эдний герт нэвтэрч орсон нинжа нар донд Эмма байсан юм ба штэ. Тэгээд тухайн нөхцөлд Хиганыг амьд авч үлдэхийн тулд өөрийнхөө нууц техникийг ашиглаж зүрхийн хэсэг кензуур зогсоосон байгаа. Мэдээж энийн сонсоод Хиган уурлах нь аргагүй л дээ. Эхнэр хүүхэд нь байхгүй болчиход байхад одоо ганцаараа амьд явах манай хүнд ямар ч утгагүй байгаа. За тэгсэн энэ хоёрыг маргалж байгаа хооронд өнөөх бороодой чинь баахан сугны үсээ дагуулад хүрээд иржээ. Гэхдээ тэдний очисон газар нь Эммагийн бэлдсэн өрх байсан боловч тэдний жинхэнэ байршлыг жижигэ айл хэдийн олоод ирсэн байдیں۔ Яаж олсон бэ гэхээр хот даяар яаж чайсан олдохгүй байсан болохоор сүүлийн нэг гаргалгаа нь байнга ийш тийш хөдөлж яваа машин дотор байх магадaltaй гэж таамагласан юм байна. Тэгээд энэ хотод байгаа бүх машиныг нэгд нэгэнгүү шалгаж үзтэл 24/7 огт зогсохгүй явж байгаа нэг машиныг олсон бөгөөд гагцхүү тэндэл манай хоёрыг нуугдж байгаа хаа гэж бодоод олоод ирсэн нь энэ. Бас л зөвүүн байгаа шүү те. За тэгээд яах вэ? Жижигэгийн эсрэг Эмма ижилхэн брендийн өмсгөлүүд л тулдах нь дээ. Энэ хоёрын тулаан эхэндээ ширүүхэн байсан ч гэлээ тулааны явц дунд яалтчгүй жижигэ илүүрхэж дээрэс нь манай Эммагийн өмсгөлийнх нь цэнийг дуусваа. Ингээд бараг алуулах нь тодорхой болж ах шиг байна да. Тиймээс Эмма урдчлаад бичээд авсан байсан өөрийнхөө сүүлчийн үгсээ Хиганы тархинд шууд дамжуулж сонсгоно. Тэгэхээр Хиганы эхнэр урд нь Эммагийн амийг аварч байсан болохоор Хиганы гэрлүү дайрч ордог өдөр Эмма манай гурвыг аврах санаатай очисон боловч аль хэдийн оройтсон байж. Тиймээс л аврах боломжтой цор ганц хүн болох Хиганыг аварч үлдсэн юм байна л да. За тэгээд гэрээслэлээ үлдээсэн болохоор санаа амар үхий даа гэж байтал Хиганы өмсгөл бэлэн болсон байдгийг. Эммагийн хэлснээр бол энэхүү өмсгөл нь хэрэглэгчийнхээ тархитай холбогдсон болохоор төсөөллийг уншиж хөдөлгөөнд нь тохируулж хөдөлдөг гэх юм уу та. Тэгэхээр аль болох хүчтэй тодорхой төсөөлөх тусам өмсгөл нь манай хүнд өөрийнхөө хязгаарыг ч давах боломж олгоно гэсэн үг. Манай Хиган шиг тулцсан чадвартай нинжа ийм өмсгөлтэй болчхоор ч одоо жижигэн мэти худ гарууд бол юу ч биш шүү дээ. Тиймээс жижигээг зөөл дуусгаж хаяад Аузагийн төв байрлуу түүний толгойг шуудангаар илгээж анхааруулга өгсөн байдаг. Мэдээж одооноос эхлээд ямар ч нинжа нарыг Хиган руу явуулсан бай дийлхэргүй болсон гэдгээ Ямажи маш сайн мэдж байгаа болохоор сүүлийн арга болох заыг явуулахар болж байгаа юм да. Нөгөө талд Хиган Эммагаас их нэртэй нь яг ямар холбоотой байсныг асуухад Эммаг анх нинжа болоход ахалж авсан хүн нь Хиганы эхнэр байж. Мөн дээрэс нь Эмма багада осолд орж царай нь хүн харахыг эцэхүү зэрэмдэг болсон тул эцэг их нь хүртэл хүүхдээ хаяад явчихжээ. Ингээд өнчөрч үлдсэн Эммаг нинжагийн овог өргөж авч түүнийг жинхэнэ алуурчин болгож өсгсөн байна.
Гэхдээ л Эмма өөрийнхөө царайнаас санаа зовж байнга л баг зүүдэг байсан ч нэг өдөр Хиганы эхнэр түүний царайг хараад огтхон ч муухай биш байна гэж хэлсэн цорын ганц хүн болохоор Эмма түүнийг чин сэтгэлээсээ хайрлж хүндэлдэг болжээ. Мөн дээрэс нь хэсэг хугацаанд үгсэн мэд болгодог техник чинь үнэндээ бол Хиганы эхнэрийн нууц арга барил юм байна шүү дээ. Хиндэж харуулж болохгүй арга барилаа Эммад зааж өгсөн нь ирээдүйд нөхрийнх нь амийг аварнаа гэж төсөөлөөг л бах та. За тэгээд энэ үеэс хойш хэсэг хугацааны дараа овгийн толгойлогч нас орж түүний оронд Ямажи толгойлогч болсноор бүх зүйл өөрчлөгдөж эхэлсэн. Овог доторх уур амьсгал муудаж манай хоёр ч тухайн үед аль хэдийн хүүхдээ төрхийг хүлээж байсан үе. Тэр үед Ямажи нэг том шийдвэр гаргасан нь овгийг Япон улсын харьяаллаас гаргаад өөр том гүрний харьяанд шилжүүлэхээр болсон бөгөөд энэ шийдвэрийг эсэргүүцсэн хүмүүсийг шууд цаазаар авч эхэлсэн. Тиймээс овог доторх зарим гишүүд Ямажиг устгах төлөвлөгөө гаргаж байх зуур Хиганы эхнэр хурж ирээд тэдэнд өөрийнхөө бүтээсэн зүсээ хувиргах төхөөрөмжийг өгч хиндэж олдохгүйгээр зугтахад нь тусалж байж. Үүний дараа тэр Эмматай уулзахад Эмма түүнд үннээ хэлэх ба Эмма бол хуучин толгойлогчоос Хиганы эхнэрийг тагнаж дараагийн удирдагч болоход тэнцхээргүй гэж үзвэл устгах тушаал авсан байж л дээ. Тийм болохоор жирэмсэн болсныг мэдмэгцээ алах гэж оролдсон боловч өөрийнхөө хайрлж хүндэлдэг хүнээ ална гэдэг бас л хэцүү л дээ. Үүний дараа Эмма Хиган болон бусад зугтсан гишүүдтэй тус болохын тулд овогтоо үлдэж дотроос нь бүх үйл ажиллагааг нь тагнаж байхаар шийдсэн юм байна. Тэгээд бас аав зад ажиллах хугацаанд Ямажигийн яг юу төлөвлөд байгааг нь олж мэдсэн ба тэр нь юу вэ гэвэл аав за групп цоо шин эрчим хүчний хувьсгал хийж үүндээ томоохон улс төрчдийг хүртэл хүчээр татаж оролцуулаад далд санаа нь бол улс орныг иргэшээлдээ оруулах гэж байгаа юм байна л да. Тэр төлөвлөгөөнд нь Ямажи цэргийн хүчээр тусалж байгаа гэх юм уу? Тэгээд бас аав загийнхан цахилгаан станц барих ажлаа яарвчилж эхэлсэн болохоор манай хоёр ч бас түргхэн шиг хөдөлж тэр станц дотроос нь өмсгөл цэнгэлдэг power bank юм уу да баг. Нэг тийм зүйл хулгайлахаар болно. Уг нь яг сайхан төлөвлөгөө бүтээд Эмма power bank-а улгаалаад явж байтал замд нь бороотой гарч ирж байгаа байхгүй юу? Аз болоход Хиган ойрхон байж таарад бороодог хэсэг аргалах зуур Эмма ч бас туслах гэж явж байгаад өөрөө яг унж өгтхийн даваан дээр Хиган түүнийг ирж авраад яж яхад өмсгөлийн цэнийг дуусаад за ёстой яг баларлаа да гэсэн чи харин бороотой бас их шудраг новш юм аа. Та хоёрыг энд нь үлдээчөөл манаахан ирээд та нарыг зөөл дуусгах чинь. Гэхдээ би тийм шудраг бус ялалт хүсэхгүй байгаа болохоор ингээд явлаа. Дараагийн удаа шудраг сайхан тулаан хий. Гिचээд яваад өглөө. Гэхдээ манай хоёр нэрээ азтай гараад юм а те. Энэ үед харин мөрдөгч Морис болон нүдний шилт хоёр Эммагийн машиныг очиод авцсан. Машинд нь суулгасан компьютерээ ассан тухай мэдээлэл ирмэгц Эмма мөрдөгч Морисыг байна гэж таамаглаад GPS-ээр байршлын дагаж явсаар холоод ирлээ. Яг уу мөрдөгч бол Эммад жоохон гомдсон л доо. Өөрт нь худлаа ярьж жинхэнэ төрхөө нууж байсан энтергээл те. Тэгтэл манай хоёр чинь хэн хэнийгээ муу хүн биш гэдгээ мэдэх болохоор уур нь нэх удалгүй гарч ямартай ч уучраа олох шиг боллоо. Нөгөө тал тарин нөхдүүд хоорондоо жоохон хагаралтай болоод байна уу юу? Аав загийн захирал өөрийнхөө бүтээлүүдээрээ дэлхийд дахныг удирдах чаднаа. Хэрвээ хүсвэл та нарыг ч гэсэн зайлуулчих шүү гэж байгаа бол өөдөөс нь Ямажи захирлыг хизээж хамаагүй зүйл дуусгаж чаднаа гэж сүрдүүлэх жишээ нэ те. Мөн дээрэс нь Зааигийн өмсгөл удахгүй дуусгах өгч байгаа. Энэ дуусчвал хэдүүлээ Хиганы эсрэг Заай гэсэн тулаан үзэн штэ гайс. Гэхдээ тэрнээс өмнө Бородогийн эсрэг тулаан хийхээр болж ах шиг байна да. Манай Эмма нүдний шилт хоёр аав загийн серверт нууцаар нэвтрээд бүр нэлээд амжилттай явж исэн чи харин Бородо хүрээд ирлээ. Энэ тэгтээ шудраг гараа. Шууд дайрчихгүй бас өмсөглөө өмс гээд байгаамаа. Тэгээд ямартай ч Хиган Бородог хэсэг торгож байтал аав загийн хүмүүс ирж бас лай болох юм. Гэхдээ тэдний байвал Хиган биш. Серверийн хакертаад байгаа нөхдүүд байхгүй юу? Нөхцөл байдал нэлээд хэцүү болсон болохоор Эмма үлдсэн ажлыг нүдний шилтэд даатгаад өөрөө гарч мөрдөгчтэй хамт байлдахаар болно үсттэй. Гэтэл яасан гэж дайсны талын 910 манай мөрдөгчийг жижи болгот юм да. Хөөр химн сайн хүн байсан юм да зайлвал. Гэсэн чи хөөе хантаа зентэр шахчихсан. Бас л хашир гар юм а те. Тэгээд энэ хоёр маань аав загийн цэргүүдийг аргалж явах зуур Хиган айл хэдийнэ Бородогийн учрыг олоод дуусч явах шиг байна да. Уг нь Бородо их шудраг болохоор ялагдлаа үлэн зөвшөөрч өөрийгөө зөвл дуусгаад ил гэсэн боловч түүний өмсгөлд аав загийн захирал дэлбэлэх команд өгсөн заяа. Энийг харсан Бородо өөрийн техникээр Хиганыг хамгаалж харин Эмма роботуудаа ашиглаж мөрдөгч болон нүдний шилт хоёрыг хамгаалаад өөрийгөө гаргуунд нь гаргасан байдаг юм да.
Энэ дэлбэрэлтээс Бородогийн ширхэг хялгас жүлдээгүйгээ л бод. Эмма бүр маш хүнд шарх авцсан заяо. Тэгээд шархаад ийлэлгүй газар дээрээ нас орсон байдаг юм аа. Түүнийг оршуулсны дараа Хиган Ауза болон Ямажийг бүрлэх үзий ядах болж заавал тэднийг зөвлөд ууцгнаа гэж өөрийгөө дахин нэг удаа хурцлсан бол нөгөө талд Заигийн өмсгөл бэлэн болох нь тэртээ. Загайсын Заи гэдэг нөхрөө штэ. Багада өнчийн хүүхдүүдийн хамтаар хоригдож нэлээд хэцүүхэн л амьдардаг байж. Гэтэл нэг өдөр эдний тосгон руу нинжа нар дайрч ирээд тэнд байсан бүх хүмүүсийг алаад хүүхдүүдийг сулж илтээ. Гэтэл бүх хүүхдүүд зүхтаа далуу болсны дараа Заи ганцаархнаа үлдээд өөрийг нь байнга дээрлэгдэг байсан нөхрийн цогцсноос хүртэл хариугаа авж байгааг нь харсан Ямажи түүнд алуурчин болох боломж байгааг нь олж хараад овогтоо авч нинжа болгохоор болж. Тэнд л Заи анх удаа Хиган Мари хоёртой танилцсан төвхтэй юмсанжээ. Харин Эмма өгөхөөс өмнө Аузагийн серверээс сулгаалсан нотлох баримтуудыг кодлоод хайцсан байж. Уг нь буцааж алдахгүй гэсэндээ л ийм хийсэн байх л да. Даанч одоо эннийх нь учрыг тайлж байж л нотлох баримтыг нийтэд дэлгэхэндээ. За тэгсэн чи хөөе. Аузагийнхан заяо. Айл хэдийнэ манай эдийг байгаль орчны төлөө тэмцдэг хит туйлширсан нөхдүүд энтергээд мэдээгээр цацсан. Инхээр ч одоо өнөөх нотлох баримтныхаа кодыг тайлаад нийтэд дэлгэсэн ч итгэх хүн бараг байхгүй болчихж байгаа юм шүү дээ те. Гэтэл энэ үед хаалга онгойлгохтой зэрэгцээд гаднаас нэг хэрэг амандаа сонин зүйл зууцсан орж ирсэн нь Заигийн явуулсан тулааны урилга байж. Ер нь бол Заи нинжа болохоор бэлтгэгдэж байх үедээ бусад хүмүүст маш хэрцгий ханддаг. Сул дорой хүмүүсийг бол бүр үнэн голоосоо үзэн яддаг байжээ. Харин түүнтэй хэн зэрэгцгүйц тулалдаг ганц хүн нь Хиган. Тэгээд нэг удаа толгойлогчийн зохион байгуулсан шалгалтанд Хиган, Мари, Заи гурвал тэнцэж бусд нь бүгд унсан болохоор манай гуравт тусдан даалгавар өгчлээ. Гэтэл тэр даалгаврын үеэр дайсны талын нэмэлт хүч цансныг бодвол бүр маш хурдан хүрээд ирсэн болохоор Заи өөрийгөө золионд гаргаж нөгөө хоёроо зүхтаалгасан боловч түүнийг нэг ухаан алдаас хэрэгтэн нөгөө хоёр нь ч бас зүхтаалгүй Заиг хамгаалаад тулж исэн байгаа. Гэхдээ тэр нэмэлт хүч яагаад хурдан ирсэн шалтгаан нь Ямажи. Тэр л манай гурвыг шалгахын тулд даалгаврыг албаар хэцүү болгосон гэх юм уу? За ямар ч тач энэ үеэс эхлэн манай гурав нилээн дотн олж хамтдаа том зорилгын төлөө эцсээ хүртэл явнаа гэж амлацгаадаг. Харамсалтай нь энэ амлалт тийм ч удаа үргэлжлээгүй ба Хиган Мари хоёр хүүхэдтэй болох гэж байгаагаа Заид хэлээд овгоос зүхтах шийдвэр гаргасан нь мэдээж Заид хүн дээр туссан ойлгомжтой биз. Харин одоо Хиган Заи хоёр хинэн амьдарч хинэн үхэх вэ гэдгээ үзэхийн тулд эцсийн тулаанаа эхлүүллээ. Энэ хоёрын маань тулаан нэлээд ширүүн болох нь мэдээж. Хин хинийхээ өмсгөл ажиллагаагүй болж жинхэнэ нинжа нар шиг тулдаж эхлэндээ. Угаасаа нинжа нарын тулааныг иймэрхүү байхгүй бол бас сонирхолгүй шүү дээ те. За энэ үед манай Хиган өөрийнхөө нууц арга барилаа харуулнаа. Тэр нь юу вэ гэвэл хүний хязгаарыг давсан маш хурдтай хөдөлгөөн болон хариу үйлдэл үзүүлэх чадвар. Ингэснээр тэр Заигийн хурдан хөдөлгөөнийг ч удаашруулж харах боломжтой болно гэсэн үг шүү. Энэ үед Заигийн зүүсэн баг нь хагарч нүүр нь ил гарсан чи харин нүүрнийх нь тал хэсгийн арьс нь юучгүй түлэгдсэн байдیں۔ Тухайн үед Хиган Мари хоёрыг зутаалгасны хариуд ийм шийтгэл амссан байж л тээ. Үгүй мөн хэрцгий зөлгнүүд юм а те. Тиймээс л Заи өөрөөс нь урвсан Хиганд маш их гомдол тээсээр өдийг хүрсэн байгаа. Нөгөө талаас Хиганы бурууч гэж бас юу ах вэ? Гэр бүлээ хайртай үнэ сонгох нь одоо мэдээж зүйл шүү дээ. За ингэж л Хиган Заи хоёрын тулаан Хиганы ялалтаар өндөрлсөн байдаг юм да. Харин нөгөө талд Аузагийн захирал болон Ямажи хоёрын дунд асуудал үүссэн. Энэ захиралгаач нь Ямажигийн байранд хүртэл камер тавьсан байж л дээ. Тэгээд Ямажиг өөрөөс нь урах гэж байгааг нь олоод мэдсэн болохоор түүнийг төрүүлж зөөл дуусгах санаатай цэргүүд явуулсан боловч Ямажи опсоо. Баахан тесрэх бөмбөг тавьчаад өөрөө зайлцсан байгаа байхгүй юу? Тэгснээ захирал руу залгангуудаа хагцъя да энтэр гэж сүрдүүлэхэр чи одоо хинчгэл тийрнэ үсттэй. За тэгээд нэх удалгүй Ямажи өөрийнхөө хүмүүсийг дагуулад захирлын байгаа газар хүрээд ирлээ. Дэлхийг өөрчлөө энтэр гэж том юм яриад байсан захиралгаа ёстой шалдаа бууж ин да. Аз болоход өөрийнх нь бие хамгаалагч эмэгтэй нь ядаж өөрөөс нь урваагүй байж таарлаа. Гэтэл энэ хоёр дээр Ямажи хүмүүстэйгээ хүрээд ирэх үед хамгаалагч эмэгтэй захирлыг зүхтаалгаад өөрөө жижи болж ах шиг байна да. Харин манай мөрдөгч нүдний шилт хоёрыг цагдаа нар хөөсөөр байгаад бариад авчлаа. Гэтэл яасан гэж мөрдөгч маань ганцаараа явж исэн ба нүдний шилтийг өөр машинд суулгаад Эммагийн үлдээс нь нотлох баримтын учрыг олуулахаар болсон байж. Энэ төлөвлөгөө нь амжилттай болж ямар тайч нотлох баримтаа бол тайлаад авчлаа. Энэ үед Хиган дээр өнөөх цагаан сахалтай эмч хөгшин хурж ирээд
Хоёр найзын тулаанд ширүүхэн болсон бололтой шүү. Аргачихгүй үсттэй. Нэг нь хит өндөр хурд гаргах чадвартай. Харин нөгөөх нь тэр хурдыг ичгүй үзэж харах хурц харааны чадвартай юм хойно. Гэдэг. Манай хоёрын нууц чадварыг мэдчихэд үсттэй. Яахаараа энэ хүн мэдчихэд вүлээ гэсэн чи харин энэ цагаан сахалт чинь үгсэн гэж удаж исэн хуучаа удирдагч нь байжээ гэж. За тэгэхээр guys яг юу болсон бэ гэхээр нинжа нар маш олон жилийн турш Япон улсын төлөө зүтгэж ирсэн боловч хизэнээс ч юм Японы удирдагчид өөрсдөө нинжа нарыг хаяхаар шийдсэн байдаг. Энэ шийдвэр нь тухайн үеийн удирдагчид хүнд цохилт болсон бөгөөд цаашдаа нинжа нарыг яг ямар замаар явуулах вэ гэдгээ өөрөө ч мэдлгүй хүнд нөхцөл байдалд ороод байсан юм. Харин тэр үед Ямажи аль хэдийн өөрийнхөө шийдвэрийг гаргасан ба тэр нь нинжа нарыг дэвшилтэт технологитой хослуулж ирээдүйрүү чиглэсэн дараагийн алхмаа хийх байсан. Түүний замд мэдээж хуучин удирдагч саад болж исэн болохоор түүнийг цааш нь харуулж өөрөө цоо шин дэг журмыг тогтоожээ. Харин хуучин удирдагч ямар нэг нууц аргаа ашиглаж үхлээс эргэн амилж чадсан боловч дахиж тулдах чадваргүй болсон болохоор Ямажиг цааш нь харуулад өгөөч гэж Хиганаас өвдөг сөгдөн гуйхан тэр. Манай мөрдөгч маань харин байцаагдж байхдаа хуучин даргаа дуудаж авчираад ятгаж гарна да. Аузагийн булхааг илрүүлсэн. Одоо энэ авилгалд идэгдсэн FBI-ыг нэг мөсөн оронгоор нэргүүлмээр байна гэж ятгасаар байгаад зөвшөөрүүлэх шиг боллоо. Үүний дараа Аузагийн захирлыг баривчлах тушаал гармагц. Захиралч бас зүгээр суулгүй цөмийн станцуудаа дэлбэлчихэн шүү. Айтайхан шиг л байцгаагаарай гэж мэдэгдлээ дээ. Харин Ямажи тэрхүү станцуудын айл хэдийн өөрийнхөө хүмүүсийг явуулаад эзлээд авцсан заяа. Одоо бол захиралд зүгээр зугтахаас өөр хийж чадах юм үлдээгүй. Тиймээс нууцаар нэг онгоц бэлдүүлж аваад яг нисэх гэж байтал манай мөрдөгч FBI-ийнхны өгсөн мэдээллийн дагуу байршлыг олж ирээд лай улдсан байгаа үстэй. Тэгээд энэ хоёр чинь хөөцөлдөж явсаар яг нэг станцын хажууд иртэл захиралгаа дэлблээд өөрөө зугтах гэсэн чинь харин удирдлага нь ажилтгүй. Манай нүдний шилт айл хэдийн хакердсан байгаа байхгүй юу? За тэр чи яг нөгөө талд Хиганы эсрэг Ямажи гэдэг тулаан болох нь дээ. Хиган бол Ямажиг алж нинжа гих оршихуйг тэр чигт нь үгүй хийх зорилготой бол Ямажи нинжа нар дэлхийг удирднаа гих том зорилготой. Ингээд тулаан эхлэхэд манай Хиган тун дэжгүй байсан бохгүй юу? Тэгсэн чи харин заай хурж иржлээ болох юм. Энийг бараг тэр үед л дуусгачих байсан шүү дээ. Одоо ингээд Хиган хоёрын эсрэг нэг үзэхэр болчлоо. Ядж яхад Ямажигийн нууц арга барил нь өрсөлдөгчийнхөө оюун санаанд нөлөөлдөг нэг ёсондоо генжүцүү юм уу та? Нөгөө хүнээ хэцүү байдалд оруулах хийсвэр дүр зургийг тархинд нь тоглуулж Хиганыг бүр яг цааш нь харуулах гэтэл урдуур нь заай орж ирж хамгаалдаг. Энэ одоо яасан олон ааштай юм бэ те? За тэгсэн чинь Ямажи өнөөх цахилгаан станцуудыг нийтвчүүлээл өөрийнхөө өмсгөлийг бүр тултал цэнэглээд заяа. Бараг аянгийн бурхан болоод байгаа мó хайшаа. Гэтэл Хиган сүүлд хийсэн тулааны үеэр заайн нууц арга барилыг сурцсан байвал яах вэ? Манай үнч бүр аргагүй л нинжа нар дундаа номер 1 юм да. Ингэж л Ямажигийн хүчээр инх тайвныг тогтоох мөрөөдөл нь үгүй болж Аузагийн захирал шоронд орхоор болж мөрдөгч Морис маань санаа амар ажилдаа буцаад орсон байдгийг. Харин Зай өөрийнхөө амийг хорлох гэж байхад нь Хиган түүнийг болиулж одоо бүх зүйл дуусч нинжа нар гэж байхгүй болсон. Тиймээс өөр өөрсдийнхөө замаар хүссэн амьдралаараа амьдрья гэж хэлснээр аним дуусч байгаа. За яаж ийн guys? Дэжгүй сонирхолтой байж чадсан уу? Хэрвээ таалагдсан бол лайк дарахаа мартав. Тэгээд бас comeback is real гэд комент чирээ заяа. За тэгээд одооноос эхлээд бичлэгээ тогтмол оруулах болохоор subscribe дараагүй хүмүүс байвал дараад өгөөрэй заяа. За тэгээд дараагийн бичлэгээр уулзтлаа. Түр баяртай.